Өнөөдөр 1 сарын 18. Тэгээд бид хүүхдтэй болох гэж туршиж эхлээд 7 дахь сар дээр явж байна. Тэг миний биений ирэх бол болоогүй 6 хоногийн дараа 7 хоногийн дараа ирэх хэрэгтэй. Гэхдээ хүлээж дэсгүй. Юус хүлээдгүй юм дөө. Яг нөгөө нэг овуляцийн үеэс эхлүүлээд 2-7 хоног биений ирэх хүртэл 2-7 хоног гэдэг шүү дээ. Тэгээд жимсний тест үзэхгүй байж чаддаггүй. Тэгээд жимсний тест үзэдгийг хийсэн байгаа. Амар юм faint line. Тэгтээ би өмнө 2 удаа юм faint line авч ирсэн болохоор сайн мэдэхгүй юм. Гэхдээ faint line could be cuz би хүлээгээд жоохон хүлээж байгаа жоохон тод зураас марастай болохоор хүртэлнэ. Өмнө нь 2 удаа ийм false faint line гарч ирсэн. Тэгээ яг санаа зовчлаа. Тэгтээ progress. За надад болохоор ийм бүр 3 төрлийн тест байгаа байхгүй юу? Тэгээд би энэ нөгөө нэг stripper нүсийн дотор болохоор нэг л юм зураас ивэд шүү дээ. Миний биений мэрх болоог л тэг яг 3 хоногийн дараа ирэх хэрэгтэй хаа. 2 хоног. Тэг 3 хоногийн дараа ирэх хэрэгтэй. Гэтэ хүлээж тэсгүй байгаа учраас энийг ер нь үзье гэж бодлоо. Энэ нь болохоор нөгөө нэг дижитал ахгүй юу? Яг зүгээр нөгөө жирэмсэн биш гээ шууд хэлцдэг. Тэгээд дээрэс нь хитэн 7 хоногтойг нь бас харуулдаг заяа. Хэрвээ жирэмсэн юм бол ингээд хитэн 7 хоногтойг нь харуулдаг. Тэгээд тэсэхгүй байгаа учраас энийг хийж үзэхээр шийдлээ. Тэгтээ үнэн ингээд 2 шуудаа бүр ингээд 7 сард хүүхдтэй болох турш чинь тэгээ өмнө нь бүр 2 шуудаа яг ийм бүдгэн зураас гараад жимсэн биш байж таарсан учраас айгүй амар тийм итгэж өгөхгүй байна. Тэгээ ерөнхийдөө бол яг биений юм ирэхгүй байгаа юм бол амар итгэх байх. Тэгтэл үзмэр санагдчихлаа. Хүлээж авах зураа нэг юм 9 цагны юу гарч ирсэн юм байна. Тэгэлээ. Тэгтээ яг энэ 9 цагны зураг гарч ирнэ. 9 цаг байна. 9 цаг гарч ирнэ. Харилцаад байна. Би дэлгэцээр сардалах гэнэ. 9 цаг гарч ирнэ. За яг одоо ингээд нэг 2-3 минут байх. Гэхдээ энэ дээр ингээ хэлж байгаа шүү дээ. 3 өдрийн өмнө хэдэн өдрийн өмнө тестийг хийж байгаас бас амар шалтгаалтай юм заяа. 3 өдрийн өмнө баахгүй одоо л 3 өдрийн өмнө байх юм бол 90% accurate. 4 өдрийн өмнө байх юм бол 65% accurate. Тэгэхээр 10% нь inaccurate. Тэгээд 3 өдрийн өмнө боллоо. 3 өдрийн өмнө байгаа заяа. Тэгэхээр энд харуулцаад тавиулаад байна. Ой, хаачлахгүй. За.
Нэгээс 2 гэж авчихсан. Pregnant гэж авчихсан. I knew it. Анжанжо. There's all this. Зэнс болц. Таа. Ирөө байкерс гэдэг гэж байна. Yeah. За өнөөдөр бол 1 сарын 31. Тэгээд миний тоолсноор бол өнөөдөр 5 weekтэй болж байгаа. Жирэмсийн маань тест амар тод гардаг болсон. Өмнө нь болохоор яг ингээд амар бүдгэн гараад исэн аахгүй юу? Бүдгэн гараад тэгээд жоохон тодроод идэв л тий. So these blood tests, nothing to eat for 8 hours beforehand, okay? Okay. Би өдрийн хэмжээл дээр ингээд тестнийхаа. For the pregnancy. Okay. Or serum beta HCG, we need to check to confirm the pregnancy. Oh, okay. And then Hep A, Hep B, Hep C. We have to check lots of things. So have you had anything to eat today? No, not yet. Ингээд жоохон тодроод идэм байна. Тэгээд 5-7 хоногт болж миний тоолсноор одоо хамгийн түрүүнд өрхийн эмчтэй үзүүлнэ гэж бодож байна. Би тэр одоо цаашаа яахаа ерөөс мэдэхгүй байна. Тийм учраас өрхийн эмнэлэгтээр нэгдэх өдөр очиод өнөөдөр 1 сарын 31-нд тэгэхээр 2 сарын 3-нд очиод тэгээд яах вэ хөө гэдэг ярина да. So it's best roughly they say 8 to 10 weeks. I see, okay. But if you're there, it's very easy to get Okay. ultrasound. Yeah, for sure. За өнөөдөр 2 сарын 3 тэгээд анхныхаа нөгөө нэг юу өрхийн эмнэлэгтээр очиж үзүүллээ. Им эерэг жирэмсний тесттэй гарлаа гэдгсэн чинь одоо ингээд цусны шинжилгээ бас шээсний шинжилгээ өгнө очиж өгнө гэдэг тийм бичиг хийж өгч байна. Тэгээд бас яг нөгөө цусаар бас жирэмсэн өгөөг нь үздэг юм шүү дээ. Тэрийг нь бас хийж өгнө гэж байна. Тэгээд тэрийг нь ондоо газар нөө өрхийн эмчээс ондоо газар ирж өгдөг лайф лаб гэдэг нэрштэй. Тэгээд тэр шинжилгээг өгөх гээд одоо ирж байна. Юу нэ шинжилгээ? Харж иж байна уу? Интиний BC virus, A virus, HIV. За өнөөдөр 2 сарын 14 тэгээд хүүхэд маань одоо 7 хоногтой болж байна. Өнөөдөр яг 7 хоногтой болж байна. Тэгээд мэдрэгдэж байгаа зовирууд гэдэг юм бол хамгийн түрүүнд юу нь бол ингээ хүүхэн амир өвддөг юм байна шүү дээ. Хүүхэстэй амир өвддөг юм байна. Айгу тухгүй байгаа хүүхнээс болоод тэгээд амир юм халууцаад байгаа. Ерөнхийдөө ингээ биений температурыг халуумах шиг байгаа. Ядарч байгаа. Тэсний ядраад идэм байх. Залхуураад ядраад. Тэг өөр нэг симптом бол байхгүй. Ингээд хоол идэхгүй удчихаар ч юм өсөд эхлэхээр жоохон дотор мохороод идэм билээ. Тэгээд эсвэл амар их мэдчихэр ч юм уу дотор мохороод идэм билээ. Тэгээд яг тааруулаад байнга л ингээд чичгэнэр жоохон юм идэхгүй бол жоохон дотор мохороод. Тэгэхээр тийм амар тэс чадахгүй юм бол биш. Бас юу ч идэж чадахгүй юм бол биш. Би ямар нэгэн тийм өнөр амт юм гэхгүй байгаа. Тэгээд эмчтэр очсон. Тэгээд өрхийн эмнэлэгтээр очсон чинь өрхийн эмнэлэгтээр нэг хөлөгтэй юм хийж өгөхгүй. Ямартай ч 8-аас 12-7 хоногтой доо ханыхаа тавлах хэрэгтэй гэдгийгсэн. Тэгээд тэр үеэр нь бид өөр болохоор Монголд очсон байх юм лээ. Тэгэхээр Монголд анхныхаа явахыг хэлэх юм дээ. Тэгээд өөр нэг амар юу хэлээгүй амар эрт эмнэлгээ зэгчт юм билээ. Эмнэлгээ ингээд pre-registration гэж хийсэн. Тэгээд бид тэр анхныхаа хүүхдийн худалдаалтыг хийсэн. Тэр нь болохоор ингээд The Story of You гэдэг нэртэй альбом шиг юм. Гэхдээ ер нь тэмдэглэн дотор байхгүй. Энэ дээр нь болохоор ингээд 5 жилийн Baby's First 5 Years гэдэг ингээд тэгэл 5 чаптертай юм байлээ л дээ. Тэгэнгүүтээ жилээр нь ерөөдөө биш. Эхний чаптер нь болохоор зүгээр юм
чамаа төрхөөс өмнө яасан бэ гэхэд нэг юм чаптер эхэлсэн билээ. Тэгээд тэрэн дээр нь болохоор ингээл те гэрийнх нь удмынх нь мод нэр нь бичээл. Тэгээд гэлтээр нь болохоор бүр хин зураг морог хийчихээр юмсэн. Тэгээд энэ дээр яхоныхын зургийг хийгээд тэрнийхэн тест хийх гэж бодож байгаа. Тэгээд энэ дээр аав ээж хоёрын мэдээллүүд анх чамайг яаж олж авсан бэ? Тэгээд анх чамайг олж авахдаа ямар мэдрэмж төрж исэн бэ? Хинд яаж анхны хэлж исэн бэ гэдэг ч юм уу. Тийм хүмүүс эхлээд бичээд ингээд ерөнхийдөө юм чухал гэсэн моментуудаа бичээд 5 жилийн түүх нэмэлээ л дээ. Тэгээд том болохоор өөрөө мөршин үстэй. Тэгээ нэг юм хөөрхөн худалдан авалт хийсэн. Тэгээд эх 7 хоногт болохоор бид хоёр яг өдийд Монгол явна. Тэгээ Монгол явахдаа бас яг тогтолцсон ээж авдаа хэлээг байгаа. Очиж ээж авдаа хэлэн гэхээс амар тогтолцсон. За өнөөдөр 2 сарын 15. Тэгээд хүүхэд маань 7 хоног 1 хоногтой. Өчигдөр нэг юм хэлхээ марцсан байсан болохоор нөгөө юу юм бэ? Нэрээ midwife гэж хүн сонгох юм бэ. Midwife-ийг болохоор яг Монгол руу утгачлаад орчуулах юм бол их баригч гэдэг хүн хэмээлээ л дээ. Тэгээд айгүй эртнээс энэ их баригч гэдэг хүнээ ингээд сонгоод тэгээд тэр хүн маань надад ингээд зөвлөгөө заавар өгөөд хизээ ямар одоо шинжилгээ тэ яхуун дурхуу энэ гэд бүгднийг зааж аваад тэгээд ерөнхийдөө миний энэ жирэмсний одоо тэ энэ хугацааг монитор хийж авч явах хүн юм билээ л дээ. Тэгээд тэрийг болохоор энд хүмүүс өөрсдөө олдог гэсэн. Яг өөрсдөө интернетээр ч юм уу найз нөхдөсөө ч юм уу асуугаад холоод тэгээд тэр хүнтэй холбоо яриад жирэмснийхаа одоо юуны турштай 9 сарынхаа турш 10 сарынхаа турш холбоотой байгаа тэр хүнээсээ тэр одоо эмчээсээ гэх юм уу мэдээлэл аваад байдаг юм бэ л дээ. Тэгээд манай яг өрхийн эмч надад хэлэхдээ болохоор яг тийм midwife буюу одоо тэр их баригч болоход амар хэцүү Ванкувер төрөөс олдоход айгүй хэцүү байдаг. Айгүй мэдгүй хэцүү байдаг л гэдээсэн. Тэгээ би зүгээр онлайнаар хаагаад гэрийнхээ ойролцоо хавцаа байгаа тийм midwife-уудыг хайсан чинь West Coast Midwifery гэдэг нэг компани байсан. Тэгээд тэр дотор болохоор айгүй олон хүмүүс угаасаа байдаг юм лээ. Тэгээд тэрнээс болохоор midwife сонгосон. Тэгээд надад болоход ерөөсөө тийм хэцүү байгаа. Зүгээр л нэг Google search хийгээл магадгүй би ямар азтай болсон байж магадгүй. Тэгээд нэг юм нь болохоор яг бүчгээрэн төв өрдүүлж өгөөд тэгээд тэр midwife-ийн газраас надад буцаад холбоо ороод би чамайг авах боломжтой байна боломжгүй байна гэж хэлдэг юм байл л дээ. Тэгээ миний болохоор яг төрөх хугацаа маань болохоор 10 сарын 4-нд болохоор тэр газарт бол 10 сар тийм төрөх юу бол зай байлт байна гэсэн тэгээд намайг ямар ч тач авахурсан. Гэхдээ одоо тэр midwife-тайгаа хийх хамгийн анхны уулзалт маань болохоор эхний эхо авсны дараа яг эхоныхаа зурагтай болчвол тэгэл midwife дээр очиж уулзаал бах юм ингээл тайлбарлаж яриулаад тэгэл ингээл тэдээ ингээл нөгөө хизээ уулзах хэвээр мостой ингээл ингээл шууд хуваараа гаргаал явчихдаг юм шиг байна л дээ. Монгол руу 7 цагаас явна. Тэгээд Монгол руу явахаас өмнө 1 цагаас анхныхаа нөгөө эхонд харуулах цаг авсан байгаа. Тэгээд эхонд харуулах гад одоо 10 цаг болж байна. Намайг 2 цаг яг ирэхээс өмнө 2 цагийн өмнөөс ингээд 4 аяга усуугаарай гэсэн. Тэгээд өнөөдөр яг 8-7 хоног 1 хоногтой байгаа. Тэгээд гиз хөөрхөн томоод эхэлсэн юм санагдаад өглөө болохоор ингээд юу ч харагдахгүй. Өглөө болохоор бараг юу ч харагдахгүй юм шиг байна л та. Гэхдээ ингээд орой болохоор амар том болчихдаг заяа. Энэ гэхдээ миний гиз юм уу? Хүүхэд маань дотор нь байгаа мó гэж би бас хэлж мэдэхгүй байна. Арай л жижигхэн байгаа 8-7 хоногтой. Гэхдээ жижигхэн байгаа ч гэсэндээ манай их баригч маань намайг энд байхдаа ультрасаунд хийлгэж явах юм бол шууд тэдний имлэг рүү ультрасаундын мэдээлэл нь очоод нөгөө эхнийх мэдээлэл нь очоод
Тэгээд юу ачна гэсэн ахгүй юу? Илүү амар байна гэсэн. Тэгэхээр нь явахаас өмнө цаг болтох юм бол яаханд харуулчих гэсэн ашгүй цаг болтоод тэгээд яаханд харуулах гэж юм. Тэгээд яаханд очиж харуул. За анхныхаа ойхонд орох гээд явж гин. Тэгээд сүүлийн үед гарч байгаа эхний миний юу симптом энэ төрөөс байхгүйсэн байхгүй юу? Тэгсэн чинь сүүлийн 2-7 хоног бүр ингээд жимснээс өөрөө мэдчих чадахгүй. Тэгээд хоол мол болохоор амар юм цэвэрхэн шүл, бодоотой шүл. Тэгээ бүр махгүй. Тийм л юм мэдэж чадж байгаа. Тэгээд янз бүрийн снакууд ингэ жоохон идэн. Гэтэ амар сонирн байгаа. Яг сүүлийн 2-7 хоног л тийм байгаа. Тэгээд одоо Монгол руу явж байгаа болохоор мах цайхан бол амар идмэр санагдаж явж байгаа болохоор хаас идэж чадах нүггүй юугаа сайн мэдхгүй байна. Гэтэ ямар ч жоохон доорохгүй явж байна. За бид хоёр сая эхнийхээ ойхонд орчоод ирлээ. Тэгээд энэ эхний ойхоогоор болохоор ингээд хідэн хүүхэд байна. Яг зөв тогтсон байна уу үгүй байна уу? Тэгээ яг хизээ төрөх юм шиг байна гэдэг нэг тийм таамаг өдрийг хэлж өгд юм байна. Тэгээд битэрийн юу ажилласан шиг, тоолж исэн шиг яг 8-7 хоног нэг өдөртөө. Тэгээд 16 мм. Хаана юу байгаа нэг харагдахгүй гэхдээ нөө буруу оруулсан. Эндээс толгойн яваад энд хөлн байгаа гэсэн эмчилгэтэй. Тэгээд зүрхнийхэн цохилтыг харсан бүр харагдсан юм. Бүр амар хурдан ингээд цохилоод тэгээд сонссонгүй. Гэтэ онгой газар сонсолт юм шиг үлээ. Тэгээд миний ард ямар санагдаа. Яа гоё санагдчих нэг. Яг нэг бичлэн дээр болохоор зүрхнийхэн цохилт нь ингээд дүг гэдэг амар хурдан цогч байгаа юм харагддаг юм билээ. Тийм зурган дээр болохоор нэгсэн харагдах байх шиг. Яа. Хөр юм ээ нөө. Тэгээ эрүүл сарвал байна гэж юм. 10 сарын 3-нд төрөх ёстой гэж юм. Хөөс хүмүүсийн бол хэлэх болоогүй жоохон байгаа. Тэгээд ямар ч тач нэг хөрхөн маматай болч та. За бид тэр аавчтай жирэмсэн гэдэг хэлэх гээд юм бэлэг бэлдсэн. Энэ дотор бид тэрийн анхны яхоны зураг авч байгаа. Тэгэхэд жижиг гот хөлтөд болж байгаа гэдэг хэлнэ. За 1 2 3 Say cheese. I'm pregnant. I am. You were head cut. Чеканаа түрүүдрээ заяа. Тийм үү. Содаа зөвтэй. Мэдээ яриад байсан. Тийм үү. Жинхэнэ бас шиг үү. Тэгээ мэдсэн үү. Тэгээ. Амар сүрприз байлаа гэж бодсон. Нөгөө төсчөө өвлээ гэхээр бодоод байсан. За жирэмслэлтийн маань аялал маань явсаар л гэж байна. Өнөөдөр би 17 хоногт болж байна. Өнөөдөр 3 сарын 7 Монгол ирчихсэн байна. Цагаан сар дуусаад өнөөдөр шинийн 7 болж ах шиг байна. Цагаан сараар аяга ямар ачаалттай хүнд юусоо хэлээгүй.
Яг ээж аавудаа яг гэр бүлүүдэд хэлсэн болохоос шигөө бусад хүмүүс юус хэлээгүй. Тэгээд дөнгөж ирчихсэн байсан болохоор цаансараар ирсэн болохоор амар ачаалттай байлаа. Тэгээд нөгөө Турк дээр бүр амар хэцүү болоод Турк дээр бүр Истанбул дээр 3 хонсон чинь идэх хоол болтгоо. Би чинь яг Канадаас хөдөлгөөс өмнө болохоор зөвхөн будаатай шүл банаа хөрл идэж чаддсан байхгүй юу. Тэгээд замдаа Истанбул дээр байсан чинь нөгөө будаатай шүл нь олддгоо, банан ч түүхий олдоо тэрээс тэг яж ах чи амар хүүтэн тэг гоё сүтэ цаймаа гэдэг юм нэг байхгүй. Тэгэхээр амар зовсон. Тэгээд тэрэндээ ч тэрүү жирэмснийхээ одоо тэр хэцүү үе дээр явж байсандаа ч тэрүү Истанбул надад бүрстэ айгу хогийн газар шиг санагдсан. Гэтэ жирэмсэн биш байсан гэсэн тийх байсан баха гэж бодож байна. Би энэ удаад яг нөгөө нэг тийм Истанбулын талаар ч яах. Монгол дэрэнгүүтээ айгу сонио ямар ч хамаагүй хоол идээд яваад болоод байгаа. Яг нэг өчтөр хотпотонд орсон найзуудтай хамтдаа буул сэн чи хотпот бас олготой идэж чадахгүйсэн. Яг энгийн нөгөө хар шүл будаатай юм уу, гурилтай шүл, хоньны юм уу үхрээ. Ихэнхдээ хоньны мах айгу зүгээр гоё орж байгаа заяа амар сонио. Тэгэл сүтэцээ. Тэрнээс өөр юм нэх амар идэж ууж чадахгүй. Тэгээд өөрөө мэдээд уучих юм бол жоохон дотор муу хараад бөөлж удаага айгу сонио. Би ерөөсөө нэг Ванкуверт байж байхдаа 8-7 хоногт олцоод хөдөлсөн штэ. Тэгэхэд ерөөсөө ингэж бүүлж өгөө заяа. Тэгээд яг онгоцон цуугаад нэг бүүлжөөд тэг ингээд энд Монгол байхдаа одоо ингээд бас бүүлжөөд ганц хоёр бүүлжөөд тэгсэн. Тэг ингээд айгу их нөгөө цаансар хийгээд тоо бариад айлсээд нөгөө байсан болохоор тэгс юм уу ядарсан юм уу яасан айгу тийм жоохон хүндүрлээд тэр доогуура яг давсагныхаа хаваар айгу хүндүрлээд эхэлсэн өчтөр урчтраас тэгээд одоо ингээд хөлүүдээ ихээ сойгоод амраах гад хичээж байна. Тэрнээс шүүл өөр нэг амар симптом нэг баахгүй юм шиг санагдчихээн. Толгоо өвддөг гэсэн толгоо өвдөж байгаа юм алга. Тийм амар бол дотор муухаараад юм хүмүүний үнэр авахгүй байж байх тийм юм ерөөсөө байхгүй байна. Тийм нэг жоо ходоод өвдөд байгаагаас өөр нэг онцгой бас юм алга л байна да. Гиз маань яг ингэж хүүхд маань томроод гарч ирээгүй юм шиг юм хэрнээ ингээд нэг юм сонио. Арайч 17 хоногтой гээд нэг юм том болохгүй байх. Энэ зүгээр нөө хий ороод амар юу гадах шиг үлээ. Томроод тах шиг үлээ. Ийм л том болчиход байгаа юм санагдаад байгаа юм да. Айгуу том болчихсон юм санагдаад байгаа. Би сая ингээд бие жоохон анзаараад тэгээд нөгөө нэг симптомоосоо гадна жирэмсэн байхад ямар байгаа талаар жоохон ярих гэж бодлоо. Жирэмсэн байхад болохоор надад миний төрлийн жирэмсэлт болохоор ингээд айгу гоё төрлийн жирэмсэлт байгаа байхгүй яг тийм амар ингээд дотор муухаараад зөксөөгөө бөөлж өгч юм эсвэл толгоо өвдөл янз бүрийн ийм амар хүнд симптомууд юусоо байхгүй. Тэгээд зүгээр хэцүү тухгүй мэдээж ингээд ихний 3 сардаа бол тухгүй байдаг гэсэн тийм тухгүй мэдрэмж бол байгаа. Яг 100% бол зүгээр яг гоё өөрөөрөө байгаад ирч хүчтэй байхгүй байгаа заяа. Ядарч байгаа хүүтэн хоол ерөөсөө идэж чадахгүй байгаа. Тэгээд олон соос мост ерөөсөө ямар ч хоол идэж чадахгүй. Зүгээр амар юм цэвэрхэн шүл, цэвэрхэн зөвхөн одоо даус перцээр амталсан хоолч үт юм уу. Тэгээд тиймэрхүү л амар цэвэрхэн хоол идэж чадjaa заяа. Тэнгүүтээ би бол амар ядарч байгаа өдөрт ингээд хөвтөл баймаар байгаа боломж байгаа л. Гэтэ ингээд хөвтөл ахаар бас ингээд би амар чилээд босоод яваад юм хиймээр байгаа заяа. Тийм болохоор бас хөвтөөд чадахгүй байгаа. Тэг ингээд айгуу юм хөнгөн дүү маягийн
жирэмсэлж байгаа учраас эхний 3 сар маань болж байгаа учраас би бас ингээд зүгээр бас уугаад хаяг бас хүсэхгүй байгаа. Тэгээд гоё зүйл нь гэх юм бол ерөөдөө бол би амар жирэмсэн байхад надад амар гоё байгаа. Одоо дөнгөж 17 хоногт миний гидсч байлгтээ ингээд харагдаагүй байгаа. Би ингээд хүүхэд маань тэнд байгаа. Гүүгч би ингээд нэг тийм жижигхэн ерөөс юу ч харагдахгүй хөдлөхгүй болохоор мэдхгүй аа. Гэтэ ингээд нөгөө жижигхэн байгааг ингээд track хийж байгаа шүү дээ. Тэгээ өөрийнхөө нөгөө аппликейшн дээр ингээд за 7 хоногтод ийм байд юм бэ, 8 хоногтод ийм байд юм бэ, 9 хоногтод ийм байд юм бэ ингээд бүх жижиг сажиг юм одоо нөгөө органууд нь те ингээд жижиг сажиг зүрхэн ясна гэдэг юм уу нэг тиймэрхүү юмнууд нь одоо бүрдэж эхэлж гин одоо ингэж эхэлж гин гэл ингээд жижигээр ингээд алхамаар ууршлаад ингээд жижигнэр томроод байхаа ингээд харах тэг ингээд зүгээр ингээд мэдрэх гэх юм уу одоо дагах хайгуу гоё байгаа. Тэгээ дээрэс нөгөө нэг хилцэн хүмүүс байгаа шүү дээ. Одоо жирэмсэн гэдгээ хилцэн аав ээж маань байгаа, хадам аав ээж маань, эгчнэр маань, дүү маань гэдэг юм уу. Ингээд мэдж байгаа хүмүүс маань болохоор амар ингээд attention-ад өгч байгаа. Би угаасаа амар тийм attention seeker буюу одоо нэг хүний анхаарлыг амар татах туртай хүн юм шиг л. Тэгээд ингээд тэд нар маань намайг ингээд өдөр болгон сайн уу дайчгүй юу би чи яаж ингэж хийж ийн тэгээд ах тусам ингээд миний бүр ингээд жавхаагаад амар энерги маань өсөөд гэж хэлсэн тэ. Тэгээд юу нэг айгу гоё ягаа. Тэгээд жоохон тухгүй байгаагаас биш бусдаар л амар дэжгүй байгаа. Тэгээ Монголд ирчээд бол амар гоё массаж хийлгээл тэ хүмүүс сургай бодуулаад ингээл самаас хийлгээл ингээл янз бүрийн юм амар хийлгээ саамаа дараал гэж бодсон байхгүй угаасаа уулна. Жирэмсэн болохоос өмнө плет авсан байсан болохоор Монголд ч бөө юм хиндэл гэж бодож юм чи. Тэгсэн чинь юу нөгөө бөө юм хийх нөгөө салаан сааланд орж мараад амар гоё байх гэсэн чинь тэр мөр хоолоогоос идэж чадахгүй. Тэгээд саам массаж нь ч орж чадахгүй. Сормос массаж хийлгэж болохгүй гэсэн. Тэгээд яг болох л ахaltaа. Гэтэ би өөрөө нөгөө амар эрсдэл авмаарг байгаа учраас тэр чинь бас хөөхөн хагасч ил гарандаа ингээд туршиж байгаад ингээ хөвгт болж байгаа учраас амар тийм эрүүл айгу тийм болгоомжтой байхыг айгу хичээж байгаа учраас тэгээ тиймэрхүү надад хийхгүй байгаа л жоохон тийм аа. Гэтэ тэднийг ингээд хийхгүй байлээ гэд надад тийм бас амар гэдэх юм бас байхгүй байгаа. Тэр ерөөдөө л айгу дуртай байгаа. Өглөөд нэг иймэрхүү доорол ингээл 17 хоногтой. За бамп апдейт явж гин. Өнөөдөр 12 хоногтой болж гин. Тэгээд миний бодлоор тийм амар ингээд харагдаад их юм байхгүй ч гэсэндээ зөвөр яг өмнөхөө бодвол амар тамарсан юм шиг харагдаад байна. Хардаа яалчгүй тамарсан л юм л та. Тэг ингээ бодолох хүмүүс ч юу ч харагдтал та. Нэг хөөх ингээ нэг юм зураас марстай байдаг гэсэн. Тэр мөр маань байхгүй болоод зөөр ингээ гэсэн тарган хүн шиг харагдаад байдаг болсон. Гэтэ хамгийн сонин нь шүү дээ. Би ерөөсөө ингээ жин нэмээгүй. Амар тарган шиг л харагддаг. За өнөөдөр 3 сарын 20 хүүхэд маань одоо 12 хоногтой болж байна. Size of a lime гэсэн заяа. 5 см гэсэн. Тэгээд өнгөрсөн сая 7 хоногт Монголд имлэгээр ингээд үзүүлээд хөвлийн хоймохоо зүгээр өөрхөн бүр цус илэг юмнуудаа ингээд үзүүлээд явж исэн чинь нөгөө хүүхдийг маань бас хальт харуулсан. Яг нөгөө ургийн яхаа хийдэг газар биш ч гэсэндээ зүгээр нөгөө хөдөлгөөн юмнууд нэмэдгүй яах гэж харсан. Ямар ч хараад надаа харуулсан ч амар хөрх ингээ гар хөлөө ингээ хөдөлгөж байжсэн. Тэгээд амар том болсон мөлий. Өмнөх яг 8-7 хоногтоо харж байхад нэг гар нь ханаа, хөл нь ханаа ерөөсөн мэддэхгүй нөгөө эмчин л надад хөлний юм гарны юм гэж хэлсэн би харж чадахгүйсэн байхгүй. Тэгсэн чинь сая 11-7 оны 2-3 өдөртөөс юм болоо тэгэхэд хальт үзүүлсэн чинь амар яг хүн төрөхт болсон.
амар хөөрхөн байсан. Тэгээд ерөнхийдөө бол ингээд өмнөх бичлэгтэр хэлж байгаа шиг хүмүүс ингээл хэлсэн хүмүүс маань те амар халамж тавиал тэгээд хүүхд дотор байгаа гэж бодох нэг л гоё олоол тэгээ бас жоохон айцтай мэдээж тийм байгаа. Гэтэ яг нөгөө яг бие физиологийн хувьд шүү дээ тий амар хэцүү байгаа зөө. Яг хэцүү нэг амар хэцүү жирэмслэг хүмүүсийг бодох юм бол мэдээж амар дэжгүй зөө. Гэтэ ингээд миний ингээд нормал энгийн амьдрал миний байдаг энгийн биеийг маань айгүй амар дордоод байгаа юм шиг санагдаад одоо ингээл нэг амар хүн хөдөлгөөн хийгээл гүүж хараагаалж ингээд болох л ахaltaа. Гэтэ би ингээд айж байгаа штэ тийм илүүттэй хөдөлгөөн хийгээсээ айж байгаа учраас тийм хөдөлгөөн хийхгүй байгаа. Тэг хөдөлгөөн хийхгүй байгаа учраас би маань амар ингээд шилээл ядраал ингээл амар хэцүү байгаа. Тэгээд дээрэс нь нөгөө нэг 27 хоногийн өмнөөс эхлүүлээд ажиллаад гисэн. Тэгээд эхний 2 өдөртөө болохоор Ванкуверийнхаа цагаар ажиллаад буюу одоо Монголын цагаар шөнийн 12-оос өглөө 8 цаг хүртэл ажиллаж мэржлээд тэгээ би бүр ингээд амар ядраад зөө. Хүүхэд маань 17 хоногт байхад гэсэн үг шүү дээ. Тэгээ би бүр тэр 7 хоногт бүр амар ядраад миний гиз бүр ингээ хатуураад тэр шин тооноос өгнө гэдэг юм шүү дээ. Зүгээр л ядраад л ингээд ячингууд тэр нэг хатуурчтай юм байна. Яагаад ч хатуураад идэв мэдгүй. Тэгээд асуусандаа аав ээж дээр лагер дээр очиж нэг юм гайгүй амарч авсан. Гэтэ ерөнхийдөө бол ингээд би маань амар ядраад тэгээд хийх юм айгүй ихтэй байгаа учраас ажлынхаа хажуугаар Монголд ирсэн юм чинь бие үзүүлэх хэрэгтэй, бичиг цаасныхаа баримт юмнуудыг зохицуулах хэрэгтэй. Тэгэл ингээл жижиг сажиг ингээл юмнууд гэрийнхэнтэйгээ байх хэрэгтэй, хүмүүстэй уулзах хэрэгтэй. Тэ ингээд хийх юмнууд хийгээд тэ оройн цагаар тэгээд нөгөө шүн цаг яг ажиллахаа болоод өглөө 5:30-аас ахуулаад ажиллахаар болсон аахгүй юу. Тэгээд өглөө 5:30-аас ингээд ажиллаад яг би бол 10:30 хүртэл ажиллах хэрэгтэй. Гэхдээ ингээд 9-өөс хүртэл ажиллангуудаа өдрийнхаа нөгөө юмнуудыг хийж цааш дэмлэг орохч байт юм уу. Тэр юмнуудаа хийнгүүтээ орой дахиад 6-аас 7-оос суугаад заримдаа бүр 11 10 хүртэл суугаад тэгээ шөндөө нэг юм 5-6 цагийн нойртой ихтэл нэг 7 цагийн нойртой. Тэгэл өдөр нэг хальт нэг нап аваад тэгэл ингээ яваад байгаа учраас амар ядраад амар санагдсан. Хэрвээ дээг бол би барыг амар гайгүй байх байсан баг. Гэхдээ түрүүлсэн шиг ингээд зарим хүмүүсийг бодох юм бол хамаагүй ингээ баг хордлоготой, баг юм симптомтой жимсэлж байгаа мэдж байгаа. Гэтэл миний энгийн байтыг би бодох юм бол амар мяагаа. Тэгээд тэрнээ өөрөө амар түртж байгаа. Тэгээд хоол моолны хувьд болохоор шүлтөө олноос өөрөө мэдчих чадахгүй байгаа, хിവэрэ байгаа. Тэгэл ингээл өөрөө нөгөө гой хоолнд дуртай хүн чинь гинт тийм хоол моолоос гарч байгаа жоохон идэж чадахгүй байж махаар жоохон амар мяа идэм бэлээ. Тэгэл ингээл хүүтэн одоо жишээ нь торт морт гэхэд л надад амар мяасаа чадахгүй. Уул ингээл Монгол ирсний гой торттэй л тий. Тэгэл мэдхгүй ингээл янз бүрийн юм хоол идээл ингээл баймар байхгүй махцаах ингээл зүгээр л одоо нөгөө өвчнөний мах те цагаан сарын өвчнөний мах цахаа ингээл гоё идмээр байх чинь тэгээд нэг тийм жоох хордлоготой учраас надад нэг гоё байхгүй те тэр нь жоохон тийм хүм байгаа. Тэгээд 3-7 хоногийн дараа Ванкувер явчаад айгу амраад гайгүй болчих واخ гэж бодож байна. Хүүхэд маань ямар тач ингээд одоо эндих эрсдэл гэх юм уу тэр нь одоо эрс буурсан гэсэн тэрэнд айгу аз жаргалтай байна. Одоо тэг янз бүрийн юм гайгүй хөдөлж болох байх. Би нөгөө нэг наашаа цаашаа яваад байгаа учраас Ванкувераас явахаас өмнө яаж ч нөгөө эмчтэйгээ уулзаагүй яг нөгөө их баригчтайгаа уулзаж амар зөвлөгөө авдаг юм байл л дээ. Тэгтээ тэгэж амжаагүй энд ирснээс хойш бүртгэл байхгүй юм чинь. Тэгээд бас тийм зөвлөгөө аваагүй зүгээр л зүгээр л оршин тогтоод 3 сар болчлоо манай хүүхэд. Тэгээ өөр хявда дажгүй байгаа юм шиг байлээ.
Тэр нэг хэвлээ явахны харж ирсэн ихч тэгжсэн дажгүй сайн харагдчихна гээл тэгжсэн. Би тэгтээ дахиндаа явахонд ингээд харуулаад авах хүсгүй байгаа. Яа тэгэхээр олон явахонд ороод хар нөгөө ультрасаунд гэдэг чинь туяа байгаа штэ. Тэр хүүхдэд тийм сайн биш байх гэж би бодоод байгаа хгүй. Тэгээд яг гоо тийм биш байж магадгүй л дээ би хитрхи юм амар анхаарал хандуулж байж магадгүй гэхдээ энэ бол тэ миний жирэмсдэлт учраас би өөрөө яахаа шийдэж байгаа штэ. Тэгээд ямар ч тааш олон хүүхдээ ингээд ийхэнд харуулад байхыг хүсгүй байгаа учраас Монголд бол намайг сайнханд орчих гээл тэр юм чинь хэлцээлээ. Гэхдээ яахан дахиж орохгүй. Угаасаа очоод эргэж очоод 5 сард нэг яханд орохоор бүр бүртгэлээ хийлгэсэн байгаа. Тэгэл яа энэ бичлэг амар утгалаад надад за одоо ингэ дуусгая. Ямар тач жоохон ядарч байгаа. Тэгээд хоол идэж чадахгүй байгаа шүү. За хоол идэж чад. Тэг шүлтөө хоол идэж байгаа шүү. За бай. За өнөөдөр 3 сарын 26 хүүхэд маань 12-7 нэг 5 өдөртэй тэгээд би ханаад хүрчлээ. Эхэндээ хоолоо өвдөжсэн аа одоо бүр амар ханаад төрөөд хөвтчлээ. Тэгээд интернетээр харсан чинь ингээ ханаад манад хүрэх уурахтай амар хэцүү байдаг гээд айгу муу байдаг гээд ууршсан чинь сэтгэл санаа бүр амар мяа болчлоо. Одоо яана